Тэ. Тэгээд нөгөө компанид гэсэн чинь бас бид нэр оролцоогүй энтергээд бас нэг албан өгсөн юмсан. Тэгэхээр би өнөөгөө бас төслийн баримт бичиг тэр нөгөө мэдээллийн сайт нөгөө байгаа шүү дээ албан ёсны. Тийшээ орж үзлээ л дээ. Тэгсэн чинь тэр 4 компани, 4 хятадын компани энэ төсөлд одоо өөрсдийнхөө нэрийг оруулсан одоо хүсэлтээ өгсөн юм байна. Гэхдээ 5 дахь компани буюу огт хамаагүй нэг компанийг сонгосон гэж тэр юундэ бичсэн байна. Тэгээ би тэр компанийг интернетээр ингээ хайгаад үзсэн боловч тийм компани хайгаад олсонгүй. Ер нь ижил нэртэй байж болох ийм 2 компанийг олсон. Тэр компани Хаю Юан гэдэг нэртэй ийм групп гэсэн байгаа байхгүй. Гэтэл ийм нэртэй компани огт байхгүй. Интернетээр хайхаар Гонконгод. Тэгээд ижил төстэй байж болох 2 компани гаргаж ирэхэд нэг нь зүгээр том машин механизмын экспорт хийдэг, нөгөөх нь худалдаа үйлчилгээ хийдэг. Ийм л 2 компани байна. Тэгэхээр нөгөө орж байгаа өөрөөр хэлбэл тэр одоо гүйцэтгэгч компанид хүртэл ийм жоохон төвхтэй юм байна л да. За өнөөдөр бол интернет ертөнц хөгжснөөр хүн болгон хүссэн мэдээлэл хаанаас ч болов авах боломжтой тий. 2.3 их найдад төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Энэ бол олон улсын төсөл. Ийм том төсөлд шалгарсан компани талаарх англи хэл дээрх мэдээ байхгүй нь гэдэг өөрөө дахиад эргэлзээ төрүүлж байгаа юм л да. За тэгээ би дахиад ингээд тэр юуг төслийн бичиг баримтыг нь үзээд ахаар тухайн үедээ буюу одоо нэг хэдэн жилийн өмнө энэ чинь нөгөө оюун эрдэнэ засгийн газрын 14 мега төслийн нэг шүү дээ. За тухайн үед 14 мега төслийг танилцуулж байхад энэ хурдны тойрог зам бол Улаанбаатар хотын төвжирлийн 30% бууруулна гэж ийм одоо танилцуулган дээр байна. Гэтэл өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийслэлийн засаг даргын томьёон газраас өгж байгаа мэдээллийг харах юм бол нөгөө 30% нь буураад 13% болж хувирсан байна. Тэгээд ингээд үргэлж ингээд бүх юмнууд нь яагаад ингээд худалч хуурамчаар яваад байгаа ийм төсөл юм болоо. Тэгээд энэ төслийн үр дүнд өнөөдөр 1.5 сая хүн амьдардаг энэ Улаанбаатар хотынхан маань унтны цэвэр усгүй болох ийм аюулд орж байна. Угаасаа Улаанбаатар хотыг 2030 он гэхэд унтны цэвэр усны хомсдолд орно гэдэг ийм бүрэн судалгаа байгаа шүү дээ, тий. Одоо хүмүүс ингээд Нямбатарыг огцруулах ёстой энэ төр гэдээ ярьж ах шиг байна. Биднэрт бол Нямбатар огцорно байна уу хамаахгүй. Гол нь одоо тэр хурдны замаа барих хэсэг нь ч хамаагүй. Тэрийг ер нь барих хэрэгтэй. Нэгэнт одоо хятад улсаас 2.3 их найт төгрөгийн зээл авцсан бол тэрийгэ үр дүнтэй зарцуулах ёстой. Гэхдээ туулгал дээгүр биш. Бидний ундны усыг тасалж ийм одоо төсөл хэрэгжүүлэх биш. Нөгөө талаасаа дахиад нэг хууль зөрчсөн зүйлийг би бас олж харсан л да. Зөвлөлт санал асуулгын хууль гэж Монгол улсад байдаг. Энэ хуулийн дагуу бол альва одоо орон нутаг дэвсгэр дээр төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол тухайн орон нутагт тийм ээ амьдарч байгаа хүмүүсээс одоо нийслэлд гэхэд хамгийн багадаа 500, дүүрэгт гэхэд хамгийн багадаа 300 хүнийг оролцуулсан ийм зөвлөлт санал асуулгыг явуулах ёстой. Энэ хуульд зааснаар. За гэтэл энэ том төслийг явуулахын тулд өнөөдөр нэг ч зөвлөлт санал асуулга явуулаагүй байна. Улаанбаатар хотын нэг ч иргэнээс асуугаагүй байна. Тийм ээ. Гэтэл эн чинь ямар учиртай гол юм гэхээр энэ туулгол чинь нийт 5 аймгийн нутаг дэвсгэрээр урсан өнгөрдөг. Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрээр урсан өнгөрдөг ийм гол. Өөрөөр хэлбэл ийм олон хүний амьдрал одоо амьдралын их булаг болсон ийм гол байхгүй юу. Гэтэл яагаад нэг ч хүнтэй өнөөдөр зөвлөлтөөгүй вэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр эн чинь дахиад нэг хууль зөрчсөн асуудал байгаа биз. За хүмүүс ярьж байна. Бид нар одоо хөгжих хэрэгтэй, хөгжил хэрэгтэй гэдэг ахт энэ хүмүүс одоо Монголын хөгжлийг гацаалаа гэдэг нэг юм ярьж байна. Өнөөдөр хөгжил гэдэг цементэн зам байха болсон. Дэлхийд дахинд. Яагаад гэвэл дэлхийд даяараа өнөөдөр ногоон тийм ээ байгаль руугаа буцаад тэмүүлж байна. Яагаад гэвэл байгаль гэдэг зүйл чинь бид байгалгүйгээр оршин тогтнож болохгүй юм байна, чадахгүй юм байна гэдгийг хүн төрөлхтөн ойлгосон байхгүй. Тийм учраас өнөөдөр хөгжил гэж юу хэлж байна вэ гэвэл иргэд нь одоо чанартай сайхан амьдрахыг тийм ээ боловсролын болоод эрүүл мэндийн тэгш хүртээмжтэй чанартай үйлчилгээ авахыг хэлж байна. Байгаль орчин хамгаалагдсан байхыг хэлж байна. Гэтэл өнөөдөр эдний аль нь бид нар биелүүлэх гээд алиугаар нь энэ 32 км хурдны зам яг аль шаардлагыг нь хангасан болохоор бид нар өнөөдөр энэ хөгжил гэдэг үгийг энэ 32 км замтай холбож яриад байгааг би бол сайн